Дараагийн мэдээлэл Монгол Улсын ерөнхийлөгч хөрөлсөхийн бүгд найрамдах энэтхэг улсад хийх төрийн ажиллал үргэлжилж байна. За энэ үеэр ерөнхийлөгч хөрөлсөх бүгд найрамдах энэтхэг улсын ерөнхий сайд Нарендра Модитой стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх тухай хамтарсан мэдээлэл гаргаж, хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэхтэй холбоотой 10 гаруй баримт бичиг байгууллаа. Монгол Улс энэтхэг улсыг өөрийн 3 дахь хөрш Өмнөд Аз энэтхэг номхон далайн бүс нутаг дахь оюун санааны этгэлт түнш хэмээн үздэг бөгөөд манай хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааг улам бүр гүнзгийрүүлж хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэн хөгжүүлэх нь Монгол улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг тэмдэглэн хэлхийг хүсэж байна. Одоогоос 10 жилийн өмнө Монгол энэтхэгийн харилцаа хамтын ажиллагааны түүхт 60 жилийн ойгоор Эрхэм хүндэт ерөнхий сайд Нарендра Моди таны мөнх дөнгөрийн орон манай сайхан улсад хийсэн анхны ажил нь манай хоёр улсын харилцааг стратегийн түншлийн өндөр түвшинд хүргэж харилцаа хамтын ажлааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн чухал ач холбогдол бүхий томоохон төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлэх үндэс суурийг тавьж байсан юм а. Тэгвэл энэ удаагийн төрийн ажлын хүрээнд Эрхэм хүндэт ерөнхий сайд та бид Монгол энэтхэгийн найрсаг харилцаа хамтын ажиллагааны 70 жилийн үр дүнг олод дамжуултыг дүгнэн хэлэлцэж цаашдын харилцаа хамтын ажиллагааны хэдийн төлөв тэргүүлэх чиглэлүүдэд хамтран тодорхойлж газрын зураг зурж Монгол энэтхэгийн харилцааны түүхийн нэгэн шинэ хуудсыг хамтдаа эхлүүлж байгаадаа миний бие баяртай байна. Монгол энэтхэгийн хамтын ажиллагааны бэлэг тэмдэг болсон газрын тос боловсрох үйлдвэрийн бүтээн байгуулалт нь манай улсын эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, улс орны цаашдын хөгжил дэвшилт стратегийн чухал онцгой ач холбогдол бүхий төсөл бөгөөд энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж буй энэтхэг улсын төр засаг, аж ахуй нэгжүүд Эрхэм хүндэт ерөнхий сайд танд гүн талархал илэрхийлж байна. Монгол улсын ерөнхийлөгч 6 жилийн дараа энэтхэг улсад айлчилж байна. Энэ удаагийн айлчлал нь дипломат харилцаа тогтоосны 70 жил, стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн хүрээнд болж байгаараа онцлог. Түүнчлэн хоёр улс стратегийн түншлэлийг бүх салбарт өргөжүүлж, батлан хамгаалах, аюулгүй байдлыг бэхжүүлж, шин санал санаачлагыг хэрэгжүүлж ирсэн. Монгол энэтхэг нь оюун санааны ах トゥ улс. Цаашид эртний түүхийн 1 сая орчим номыг цахимжуулж, цахим визийг Монголын иргэдэд өнгө болгоно. Энэ төсөл 27 оны сүүлчээр ашиглалтанд орох бөгөөд өнөөдрийн байдлаар энэтхэг улсаас Монгол улсад 2500 орчим энэтхэгийн инженер техникийн ажилтан албан хаагчид ажиллаж газрын тосны боловсруулах үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эрчимтэй урагшлуулахаар ажиллаж байна. За үүнээс гадна манай хоёр улс зөвхөн газрын тос боловсруулах үйлдвэрлэлийг хамтарч хөгжүүлээд зогсохгүй газрын тосны хайгуул олборлолтын чиглэлээр хамтарч ажиллах бас нэгдсэн байр суурьнд хүрлээ. Энэ бол манай улс үйлдвэрээ цааш нь тасралтгүй түүхий дээр хангаа зогсохгүй бас экспорт импортоо тэнцвэржүүлэх боломж нөхцөл бүрднэ гэж үзэж байгаа. За мөн эрчим хүчний салбараас гадна эрдэс баялаг геологийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, хөдөө аж ахуй тэр дундаа шинэ хоршооны чиглэлээр үйл ажиллагаагаа эрчимжүүлэх, шинэ хоршооны үйл ажиллагаанд чиглэсэн сургалт, дадлагжуулалтын ажлыг хийх, мөн жижиг дунд бизнес эрхлэгчдийг санхүүжүүлэх, төсөл хөтөлбөрийн дэмжих, харилцан туршлага солилцох энэ чиглэлээр Монгол улсын өдөө аж ахуйн салбарын хөгжлийг шин шатанд гаргах чиглэсэн шинэ хоршоо хөтөлбөрийн үйл ажиллагаа бас илүү өргөжих боломж нөхцөл бүрдэж байна. Манай хоёр орны хувьд бол 10 жилийн өмнө 2015 онд Нарендра Моди ерөнхий сайд Монгол улсад аль биесний айлчлал хийх үеэр стратегийн түншлэлийн түвшинд харилцаагаа хүргэсэн. За энэ 10 жилийн хугацаанд бол манай хоёр орны хооронд эдийн засгийн хамтын ажиллагаа бол нэлээд өндөр түвшинд хүрсэн гэж хэлж болно. За энэтхэг улстай бид нар 70 жил биш бараг 2500 жилийн өмнөөс харилцаатай, түүхэн харилцаатай оюун санааны хөрш гэдэг ийм их ганцхан дэлхий дээр энэ энэтхэг улстай бид нар оюун санааны хөрш гэдэг ийм нарийн тодорхойлолттой ийм тусгай харилцаатай, өөрөөр хэлбэл түүх, соёл, шашин, соёл хүмүүнлэгийн чиглэлээр илүү ийм сэтгэлийн холбоотой ийм арт өмнө. За тэр утгаараа хоёр улс харилцаанд маш өндөр ач холбогддог. За 10 жилийн өмнө бид нар стратегийн түвшлэлт хүрэхдээ Моди ерөнхий сайдын үеэр бас хэд хэдэн томоохон төслүүдийг тохирч хэрэгжүүлж байгаа. За энэний хамгийн том төсөл нь бол газрын тосны үйлдвэр. За энэ манай эдийн засгийн хараат байдлыг бууруулах, за эрчим хүчний хувьд нэлээд өндөр түвшинд хөгжихэд хамгийн том дэлгэц үзүүлж байгаа төсөл. За энэтхийн талаас энэ төслийг бол
дэлхийн бусад бүх оронтой хэрэгжүүлж байгаа төслүүдээс хамгийн том төсөл нь гэж үздэг. 1.7 сая долларын өртөгтэй энэ газрын төсний үйлдвэрийн төсөлд одоо айлын тал маш их ашиг хөглөгдөв. Ковидын үед үйл ажиллагаа нь жоохоо одоо удаашрсан хэдий 2027 онд одоо нээлттэй хийснээр энэ үйлдвэр бол асар том хүчин чадалтай ийм үйлдвэр болох юм аа. Энэ үеэр эдийн засгийн харилцаа ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүрээнд хоёр орны хоорондын тээвэр логистикийн шинэ халбалт 3 дахь улсын бомбд тээврийн коридорын боломжийг хамтдаа ашиглах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллахаар тохирлоо. Мөн энэтхэгийн засгийн газраас техник эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 2025-аас 2026 онд 70 Монгол оюутанд шинээр тэтгэлэг олгох шийдвэр гаргасныг онцолсон юм. Талууд цаашид соёл урлаг, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, боловсруул, спорт, залуучуудын ойр дотны харилцааг дэмжиж ажиллагаар санал нэгтлээ.